За хүмүүсээ энэ удаагийн бичлэг дээр бид нэг арслантай уулзах гад бүр хотоос гараад бүр Архангай аймгийн энд ирсэн байна. Тэгээд одоо юм арслан бар болчихоо гэх юм бол биш үү? Монголд нэг арслан байгаа юм байна. Тэр нь болохоор хүмүүстэй уулзах боломжтой одоо цорын ганц арслан заяа. Тэгээд тэрхүү арслан маань болохоор одоо тойртонд харагдж байгаа нэг цэнхэр гэнэ шар барилга байгаа. Тэрний тэнд байгаа гэж юм. Тэгээд хэдүүлээ тийшээгээ яг одоо очиод тэгээд арслантайгаа уулзцгаая. За бид нар арслантайгаа уулзахаас өмнө хийх юм гэхдээ аюу олон байна. Ягаад гэвэл бид нар нэг Ара фестивал дээр ирсэн. Тэгээд фестивал гэхэр чинь одоо ингээд хоол идэн тэгээд тэнд очиод тоглоно. Тэгээд тэнд очиод тоглолт үзэн, хүлэн бүүзэн, спортоор ингээд тоглоно гэдэг аюу олон хийх юмтай. Тэгээд бидний хамгийн түрүүнд хийх юм бол да яг хоолн дээр таарчлаа. Тэгээд арслан руугаа явахын өмнө ямарч байсан. Хоол идээ. За ресторан гэр юм байна. Яши сочхоо. Ямар хоол юм бол энэ пүү. За цөөн идэх юм байна. Пүү. Нэг хүнийх юм уу? Шэрлээ. Шэрлэх. За. Тэнийрэ сүтэ цайтай цөөн амар хоол идэхэнтэй өнөөдөр бол дахиж хоол идэл болох нь юу цөөн байна да. Би ч уг нь гурвал явж байгаа. Нэг нь бичлэг хийж, нэг нь энд бичлэгэнд орохгүй гэдээ зогсож байна. Тийм болохоор одоо ингээ ганцаараа идэж байгаа юм шиг л идээ да. Тэгээс идэж байгаа дүр төрхөө харуулад явах уу. Тэгээд эдснийхаа дараа хэдүүл эргээд болзъя. Түр бай. Хамгийн ихэд гунсуур дээр очно гэсэн те. Хүн чи яг холоос харахад нэг тийм том юм шиг харагдахгүй байсан чи. Ойртоод ирээд харсан чинь ийм том юм биш ч дээ. Амар том гунсуур юм шүү. За ийшээ гарсан чи. Би яг зогсгол уу? За. Би ийм хүнд амар муу л та. За явсан. Сая ямар орилж байгаа сонсогдсон уу минь? Сонсогдсон тий. Ямар тэнэг орилж вэ? Одоо тэгтээ юу юм байна? Энэ гулсуур чинь дөнгөж ихлэн нээсэн байна. Яг жинхэнэ чаленж бол энэ дээр байгаа. Энэ уцаар зиплайнаар явна. Энэ яг сайн биз дээ тий. Сайн бэхэлдэг үстэй энэ. Гэтэ заавал зиплайнаар явах хэрэг вэ нү? Сайн бэхлээрээ. Арслантай уулзах гэж ирсэн чи юм зиплайнаар л явж байгаа. Нэг сайн чангалсан болоо да. Хүмүүс ухаан алдаж тиймэрхүү болж ирсэн үү? Тийм байх. Ёо. Чамар муу яри. Одоо энэ дээдлийн хар тоормч үү? Доошо татвал ажиллана. Одоо тэр цаана нэг хийлээ тоглоом байна уу? Тэрэн дээр ч доошо татчих шүү зөө. Наан татчих болохгүй бас хэтрээ татчих болохгүй шүү зөө. Юу тийм хариуцлагатай юм. Зүр өөрөө явж чадахгүй юм уу? Эндээс татах юм уу? За. Зөө доош. За. За ямар ч ийсэн явдлаа. Тэгээд хүмүүс явхад бол янз л хүлээж авах юм байна. Надад бол нэлээд экстрем байлаа. Энэ юу вэ? Ямар хийх юмтэй энэ буу муу болоо. Юу буу муу болоо явчих. Энэ ямар буу вэ? Энэ аваа харахтай спанаас авч ирсэн гам уу. За. Оноогүй юу? За манай багш үзэхэд. За одоо нүгээр босоод үзчихэд та. Хэдий X-ийн дор хийсэн. 5X. За 5X-ийн дээдлээ тулна байсан. За энэ бол амар онох юм байна. Одоо энэ доронгаар ингээд таад хардаа. За яг урдаас нарах юм бол тийж харагдаж байгаа шүү. Тэгээ энэ яг камерын дээр бас их айхтар харагддаг юм байна. Энэ амар онт юм. Яаж ч дурангийн амар тааруулсан байна тий. Яг л тоглоом дээр нөгөө дуран дээр яаж тааруулж тэгээд дардж ондох шиг яг энэ амар амархан онж. Гэтэ чи буруу тааруулчих юм л жоохон ондгүй тий. За ингээд ямар ч байсан бууны челленжтэй ялсан гэж бодож байна. За энэ хаваар бол одоо хүүхдийн бүр жинхэнэ бацаануудын хүүхдүүдийн бүр 0-5 насны хүүхдүүдийн тоглолтын хэсэг байна да. Тэгээд одоо ийшээ орж тоглолттой биш. Баг багтад л ийм юм дээр тоглохыг мөрөөддөг байла. За дараагийн хэсэг нь болохоор намайг жим дээр аваад ирлээ. Би ч одоо жимээ таслаад 3 сар болсон. Тэгсэн чинь баригдчихлаа. За ер нь бол яг фитнес дэдэг бүхэл юмнууд байна л да. Энэ цээж шахалт мөн үү те цээж шахалт. Тэнд босоо нь байна. Энийг жоохон багсгаж жагаад цээж шахчихдаг юм билүү нэг тестлээд. За. Арслан яасан бол нэрээ энэ арслан мартагдлаа. Юу жим хийгээ бадна. За гэхдээ нэг 8 шахчих. Бэлтгэл юу вэ? Амар гоё шүү. Гадаад гэхдээ ингэж ийм орчинд бэлтгэлийн нэгдэг чинь нэг бодлоо амар сонирхолтой ярина, нэг бодлын амар гоё юм байна. За тэгээд жим дээр бол ингэж хийж болох юмуд бүгд л байна л та. Одоо жишээ нь энэ хоёртгаа хийж болж чинь те түшиг үзчихгүй дээ. За тэр яхаа. Энэ чинь яд штэ. Нороо моро далбаа малбаа ингэ шахана. За энэ дээр зам байна. Гэхдээ ийм гоё хээр тал байхад одоо зам дээр гүүхэн ч бас хайшин тий. Гэхдээ бэлэг тэмдэг болоод зам байна. За тэрүүгээр бол айгу
Бэлтгэл бол орж байгаа юм байна. За Жими хэсэг нэг иймэрхүү. Энэ юу вэ? Paintball юм уу? Paintball энэ залуус. Энийг үс анзаараагүй юм байна. Paintball ч хэдийн эсрэг хэд тоглодог вүлээ ер нь? 6 эсрэг 6 ландах хүн бэ нүү? Араа дээр, архангаа дээр бооцоотой. Гэхдээ одоо энэ чинь ганцаараа тоглож болохгүй шүү дээ. Ганцаар болохгүй. Яг нөгөө нэг бот ордгоо тоглоом тоглож байгаа юм шиг амар гоё нэгтэй. Олол ярих юм бол энэ дээр гоё paintball тоглож болох юм байна. За энэ бүр юм 69 байна. Энэ яадаг дугуйнуудын түрээсэлт юм болов? Цахилгаан дугуйнууд шүү дээ. Тийм ээ. Энэ нэг түрээсэлж дотроо одоо энэ чинь айгүй том зайтай болохоор түрээслээд ингээд энэ дотроо явдаг байж магадгүй юм. Гэхдээ бидгүй асууя. Суух юм уу? Унах юм уу? Йоо. Яг PUBG-ийн юу шүү дээ. 69 шүү дээ. Ер нь зорилго нь юу вэ чи? 69 унаад яхаар. Шууд оффроуд аялал. За нэг дор ямар олон төрлийн янз янз юм ийгээд байна. Ингээ PUBG-г хөвлөж байна. За энийг ингээ бүр төгччихлээ. Бүр тэр хойш явдаг юм уу? Нийтдээ 16 км явж байгаа. Оо, нийтдээ бол яг 16 км явчаад ирдэг тийм аялал байдаг бай. Йоо, эндээс бэрчи. За 16 км ингээ явна гэхэр жаас нэг бодлоо айгаа сонирхолтой нөгөө бодлын жоохон бас нэлийн үзэгтэй юм байна. Бензин өнөртэй бол яг л 69 энэ да. Анна шара. Яг жигнэс явбал гэхдээ жоохон зөөлхөн юм нэстэй ер нь хүмүүс дээр за бид нар дээр жоохон ингэж үзүүлэх маягийн явсан юм байна. Тэрнээс шиг хүмүүс ирээд суугаад явах юм бол арайч ингэж явахгүй юм байна. Аюулгүй байдал нэгдүгээр зөдөг. Сая бид нар километр өрөхгүй явсан. Нийтдээ 16 км явна гэх юм бол энэ бол үнэхээр экстрем аялал болох юм байна. За одоо сакс гинэ. За одоо сакс гэхээр ядаж нэг таньдаг юм орж ирж байна. За сакс гэхээр 3 эсрэг 3-ын шийд байгаа гэдэг жилээ. Тэгэхээр одоо оройдоо энэ авийн хүмүүс бага бүрдүүлж байгаа. Өөрхөн жижиг тэмцээн зохиогоод тоглолдог гэж байгаа байхгүй. За саяны миний тоглосон тоглоом гэдэг улс уур ч юм уу тэр зүйлүүд болохоор 5,000-аас 30,000 төгрөгийн хооронд үдээдэг гинэ. За энэ шар дээр чинь одоо саксны шийд байгаа. Тэгээд энэний хайжууд манай нэг уулзах гад яваад байгаа. Наалаа арслан маань байгаа гэж тэгсэн. Юу ч бүр заал мэрсэн биш. Бүр крис үү. За хүмүүс ингэж тэмцэн шууд явж идэм байх. 3-3 оноо тэр нэг байгаа юм. Дөгж хэлж байгаа юм байна. Явсаа. Энэ нийлээ тоглодог байрын хүмүүс юм да. Тийм тоглодог байрын хүмүүс юм. Тийм ээ. За саксны тэмцээн бол нэлээд алаантай харагдаж байна. Арслан маань ханага бол арслан руугаа явъя. Жүүс нь гарч байгаа юм. Жүүс гарч байгаа. Ямар жүүс вэ? Юу нээж жүүс? Алим. Оранж нээж жүүс аяа. Карт ошилчгоо. Зүгээр манахаас авч байгаа. Дааж байгаа юм тий. За баярлалаа. За баярлалаа. Энийнээс авчи тий. Тэг. За даалгуулаад бас гоё байна. Одоо хэдүүлээ гол нэг арслан руугаа л явах гэдэг. Тэгээд тэнд хин яваад байна. Арагийн дүр юм уу тий? Хүүхэлдээ биш юм уу те? Сайн байцгаана. Ярд юм уу? Ярихгүй юу? Хүүхэлдээ биш юм байна хүмүүсээ. Энэ нөгөө арагийн яг юм бэлэг тэмдэг дүр юм байна. Гөөгөө гэсэн үү? Тэгсэн юм дээрлэх хүлээд байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа юм. Яг л одоо зураг авах уу? Яах вэ? Энэ өмхий жимс идэх үү? Идэхгүй. Жүүс сууж гайгүй те. Наалаатай хаана болцгоо? Энд тийм биш те. Тийм ээ. За энэ дотор л хэдүүлээ. Орё. Тэгсэн чи энийг хараа. Үнэ байна гэсэн чи үнэ нь энд байна заяа. Тэнгүүтээ үнэгээ саагаад шууд дотроос нь одоо ингээд сүүгийг гаргаж ирэнгүүтээ тэнд заримыг авч идэх гинэ. Одоо шууд юм уу? Би саах юм уу? Та цаацсан байгаа юм уу? За гартаа юмдээ явж байгаа болохоор маргааш өрөөд ирэх. Эсвэл жоохон байж байгаа эргээ өрөөд ирээ. Наалаа арслан хаана байна? Өөр амтнууд бас биш шүү дээ. За энд 2 тугал байна. За энэ галуу нугснууд байна. Өдөрч ингээ ойроос харч өдрийг хараа туулаа байна. Хацхан тоолаа. Ойр тоолаа хараагүй юм байна. Ямар хөрх амтангууд байна. Энийг хараа. Жижигхэн морин илжиг My Little Pony байна. Ямар хөрх юм. Тэр яг жигнэсээ бүр My Little Pony байна. За ийшээ явангууд энэ дотор шүү дээ. Арслан энэ дотор. Энэ дотор. Энийг хараа. Сармагч нь уу? Ямар яадаг сармагч юм? Green Monkey гэдэг. Green Monkey. Нөгөө сармагч одоо Монголын ганц байгаа. Идэх юм өнгөд идэж мэддэг юм уу? Би идэх юм яаж. Тэхүү. Тэгээд. Нөгөө нэг Instagram дээр идэг нэг сармагч юм байдаг шүү дээ. Би тэрэнд хоол өгж өгөхийг амар хүсдэг байсан. Гэтэ энд бас яг орилцоо нэг сармагч юм байна. Зарслан маань шүү дээ. Тэнд огн байгаад байна. Энийг хараа. Сайн байна уу? Сайн байна.
За энд энэ тарагдчихин да. Наалаа арслан. Нэг нас үрэх энэ Монголд төрөөгүй те. Монголд уус яаж төрөх вэ? Явж тийм. Монголд 2 сар хүрэх байхдаа ирсэн. Аха. Аль улсаас ирсэн? Орос. Одоо буцах чаа гэсэн те. Буцах биш те. Оросоос ирсэн юм чинь Африк руу явуулж магадгүй. Яг нөгөө нутаг руу нь явуулж магадгүй юм те. За одоо энэ сармагчинда хоол үгүй те. Яаж хөө? За зүгээр нэг тацаад өөрөө авч. Миний гарнаас уу? Тий. Өөрөө гараараа авч. Ингэж гэх юм уу? Тий. Тэгээд өгч. Яа. Зүгээр яахчихгүй. Оо тийм ээ яах юм те. За. Оо за. Оо хөрх юм бэ? Бити хэлээрээ гал. Идэлхгүй те. Илэнгүүд уурлахгүй те. Баярлаа. Гэтэ амар хөрх юм байна. Илбэх болж үзгөө. За тэгээд өнөөдөр ямар их юм шинээр үзэж байна да. Илбэх. Тэрч. Бочом уу? Тэрч маттай шүү. Дээшээ одоо нороод чавирна гэсэн. Энийг ч сонирхсон. Микрофоны ч сонирхаач. Хаттай шүү. За болио бар. Йой. За ийм амт бидний яар хөрх юм тий. Могоо аалц бэр. Хатах юм уу? Могоо натахгүй шүү дээ. Хатахгүй. За тэгээ. Манаас сурцсан. Аалцуул арайд энэ хитрнээс. Тийш орох үед тий. Зүгээр дагастай. Йоо, гэрэмсах. Яахад гэрэмсах. Яа, за наач арай хитрнэ. Даадгаж болио. Би шавжин дээр бол чадахгүй. Наач арай хитрнэ энэ. Хацахгүй яах вэ? Энд ч арай хитрнэ. Янгол тэгээ мэлэпид. Яа. Заш наадах чи уцаар авчи. Яа. Хор уцаар бичиж. Гэ наач болио. Наачтай мис чадахгүй. Тэр оронд арсланы торнолоо орё гэсэн. Тэгвэл болио лээ. Баяртай сайхан амраарай. Йоо. За хэдүүлээ юу яа. Наалаа одоо жоохон нэг манаралтын байдалтай байгаа болохоор хэдүүлээ одоогоос явах гэж байгаа биш. Өглөө байна шүү дээ. Тэгээ өглөө арай нэг өөр мүүдтэй байхад нэргэж ирээд уулзъя. Ямар ч байсан уулзах юм бол уулзлаа. Тэгээ өнөөдөр угаас ингээ харахгүй болж хэдүүлээ одоо энэ аваар жоохон явж байгаад тэгээ өнөөдрийг дуусгая. Тэгэхээр түр бай. За маргааш нь болсон байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ өглөө болсон байгаа болохоор арай тийм нартай арслантайгаа наалаа арслантайгаа нэг уулзах гээд оролдъё. За миний дэлгүүрээс хажууд нь байгаа юм байдаг. Энд ч угаасаа тэр жигтэй миний дэлгүүрийн нөгөө асарч гэжтэй газар байгаад байгаа. Бүжгийн баатал болж байна. За энэ өчигдөр болоодсэн саксны тэмцээн тэгээд одоо сая болоод байгаа энэ бүжгийн баатал энэ чинь дандаа энэ миний дэлгүүрийн миний арена гэдэг одоо энэ тустай юм арена хөрхөн байгуулсан. Тэгээд энэ дотор болоод байгаа юм байна. Тэгээд түрүүн бас хажуудаас миний дэлгүүр нь бас ингэж байсан. Тэгээд гадаа нь гараад ирсэн чинь энд бас юм жүүс мүс зарж ин гарч байгаа юм уу? Өчигдрийнх яасан? Барьж явж исэн чинь алуулсан. Баг хөвгүүд гарч ирээд. Тэгээд өчигдрийнхөө дахиад авчиж өгөө. За миний дэлгүүрийн зүгээс л одоо ийм фреш зон гэ гаргаж байгаа юм байна. Дандаа жимс шахаж өгч байгаа гэсэн тийм. За шахаж ин да. Шинэ өдөр шинэ жимс. За өнөөдрийн вайб чин гал гэдэг ийм зурагтай ийм чи юуны шүүс лээ? Оранж тийм. Оранжны шүүстэй боллоо. Энд бас ийм өмхий жимс байгаа юм байна. Энэ өстэй тийм. Энэ болохоор өмхий жимс. Үнэтгэд амар өмхий байдаг гэрнэ. Амтлахад хамгийн гоё байдаг гэдэг байгаа байхгүй. Тэгээ энийг бол нэг амталж үзье гэж бодоод байгаа. Энэ болохоор ямар ч юмсан бэ? Энэ коконот юм уу те? За тэгээ нэг юм фреш зон гэсэн хэсэг байгаа юм байна. Тэгээд энэ дээрээ одоо яг юм фреш жимс уучлах нэ. За хэдүүлээ дэшээ. За энд болохоор одоо миний дэлгүүрийн бас тоглоомын хэсэг байгаа юм байна. Тэгээд энэ болохоор нөгөө амар халуун байгаа болохоор нэг юм усны тоглоомоор тоглоул айгуу тийм зугаатай хэдэн штэ. Тэгвэл одоо миний одоо энэ анзаарж байгаагаар бол энд одоо битүүл юм ус муснаар тоглодог усан бом уу ч юм уу те. Тиймэрхүү тоглоомнууд их баг шиг байна. Тэгээд ч хэдүүлээ дотгошоо орж байгаа тэгээд сонирхъя. Өөх ийм сайн байна уу? За ингээд тоглоом бүр шинэ хадал явдал гинэ. За энэгээр машин жишээ бас бүгд байгаа усны юмнууд бол биш л юм байна л да. Тоглоомын дэлгүүрт байдаг бүхэл юмнууд бол байгаа харагдчихээн. За хөөс мөөс ч юм уу те. Эсвэл дуран муран ч юм уу те. Яг тийм алсын зэн тоглох боломжтой тоглоомуудаар тоглол илүү гоё юм болоо. Тийм ч учир те. Одоо энд бол дандаа тийм элсний тоглоом. За энэ одоо хөөс за тэгээд усан бууд маск засах за ингээд янз янзын юмнууд байгаа юм шиг байна. За нэг ийм тоглоомын хэсэг бас миний дэлгүүрийн зүгээс гаргацсан байгаа юм байна. Одоо хэдүүлээ. Эндээсээ гарцгаая. За ер нь бол араа дээр яг юу болдог гэх юм бол одоо энд ингээ стадион байгаа зэ. Энэ дотор бол нөгөө тоглолт моголтууд тэгэл гол үндсэн юмнууд нь болно. Тэгээ тэрийгэ тойроод одоо ингээ хоолны газрууд мазрууд ч юм уу те эсвэл ингээ юм зараад ээж идэг үйлчлэгээний ингээ сонин содон янз янзын юм байна. За дээш арах юм бол яг юу гэдгийг хэдүүлээ сонирхъя. Яг дотор нь орж үзэнээр нэг ч одоо дотор нь орж үзүүг явж байгаа юм байна. Энэ дотор нь дотор нь crazy байсан шүү дээ. Энийг араа. Тайзны тийш очив. Бүгд тайз нь бол бүр алж шít. Йоо зүлэн мүлгэн бүр алж шít.
Зүлэг мүлэг цоошин зүлэг гэсэн. Ямар тэнэг бичээд. Зүлэг харсан чи сэтгэл хөөрөөд барилдмаар санагдсан чинь Монгол хүн байна да. За тайзан дээр ирсэн. Тайз нь бол нэг иймэрхүү тайз байд юм байна. За ингээл энд одоо нэг дуучид моочид хамтлаг энэ төр зөндөө ирдэг гэсэн. 7 сарын турш ирдэг гэсэн. Тэнгүүд одоо энд ингээл нэг одоо нэг гой хүн ирсэн байлаа гэж бодъё л да. Миний дэмждэг хүн ирсэн байлаа гэж бодъё дээ. Тэнгүүд ингээл гэл үцгэл юм байна л да. Хөөе нууцаар тайз руу гараад нэг дууч юм шиг ашиглаж хөөе. За энийг дагаж дөрөхийг хориглоо шүү зөө. Миний тоглолтын үзэх гээд ирсэн та бүхэндээ баярлалаа. Хорон зогсон та бүхэндээ баярлалаа. Ингээд ара 2026 янз юм болж байна. Би бол өнөөдөр наалаа аслантай уулзах гэж ирсэн. Тэгээд тэрхүү зорилгоо ч гэсэн өчигдөр ер нь биелүүлсэн. Өнөөдөр ч гэсэн одоо ингээд биелүүлэх гээд байж байна. За тэгээд та бүхэнд айдууныхаа цэнхэр адхийг өргөё гэл. Нэг иймэрхүү юм болох нь дээ. Болохоор нэ дууцсан байж болохоор нэ. Болохоор нэ. За хүн нэр чинь боо. За юу яасан? Ара дээр ирээд найзтай болсон. Тэгээд Physical Asia-гийн Австралийн багийн Эди гэдэг нөгөө том биетэй хүн байдэн штэ. Тэгээд Эди бас энд ингээд 2 3 7 хоногийн турш байрлаж байгаа юм байлээ. Тэгээд ямар ч гэсэн бид хоёр хамт reel meal хийгээд тэгээс бичлэгэн дээрээ Эдиг оруулах юм уу гэж одоо зориод ирлээ. Тэгээд манай шинэ найз Эдитэй танилцсан. Тэгээд одоо надаар оролдоод дими гэдгийг та хэд ойлгохгүй л үү дээ. Hello. Sam Beno. Oh, that was a nice pop. He's my new friend. Yes, sir. You can't touch me now. Yes. Hey. Back off. Hey, security. Yeah. За тэгээд Эди бол энд бас ингэж байх юм байлаа. Тэгээд Эдидээ баярлалаа. Thank you Эди. Баярлалаа. Nice to meet you. See you later. Yeah, good to meet you. Бухан дээр суужлах юм уу? Яа тэгтээ амар савх байгаа. За ээж гэрөө. Энэ За билүү та. чараа байж. За ээж. Шууд амирыг хөдлөхгүй ч тэнэ чи. Гүг зөөлгөл. Боороо. Яа. Easy. Тэгтээ ингээд л бас эвгүй юм биш үү? Яа дон зэрэг. Таач нь хөдлөхөө. Оо би ямар амархан унчваа тэгтээ. Дахиад нэг оролцохгүй зүгээр. Хаард үзгүй. За ээж жоохон дасаадах. За хаард орсон. За. Сая би тийшгүйсэн юм ямар амархан унчваа. За өчигдөр уран нэлээ үдсэн. Гэхдээ одоо бусад амьдыг үзээд явах. Одоо өнөөдөр хэдүүлээ яг наалаа арслан дээр очиод яг арслан маань одоо ямар хөө байдалтай байна те. Тэр бол надад айгүй сонирхолтой. За өнөөдөр бол манай наалаа арслан маань өөрийнхөө юм гоё сүйдрөвчин дотор ингээ дээрээс нь усалцсан те. Айгүй гоё сэрүүхэн харагдаж байна. Тэгээд унтаж мантаад байж энэ. Тэгээд өчигдөр зураг авах гэсэн чинь орой болцсон. Тэгээд дээрээс нь айгүй олон хүүхдүүд байгаадсан болохоор өнөөдөр хэдүүлээ яг зураг авахлыг гэж бодож байна. Тэгээд энэгээр ингээд уцаараа селфи хийчих тийм үү? Гарын үсгээ бол арай хөхгүй юм шиг байна. Уцаараа селфи хийчих. За селфигээ авчлаа. Тэгээд бидний өнөөдрийн бичлэгний зорилго бол ямар ч байсан наадаа арслантай хаан тэгээд гарын үсгийг нь аваад зураг авах байсан. Зураг авах болчихлоо. Тэгээд гарын үсгэл жоохон хотлоо болтой яах вэ? Тийм болохоор хэдүүлээ зорилгоо биелүүлсэн болохоор өнөөдрийн бичлэг маань Ара фестивалаас энд үрээд өндөрлж гин. Тэгээд хэдүүлээ дараагийн видеон дээр ирж уулзах хүртлээ. Түр бай. За бай. За баяртай наалаа. Баяртай. Жаа харахгүй л энэ өдөр. Баяртай. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн бичлэгийн гол зорилго бол наалаа арслантай уулзах байсан. Тэгээд хэдүүлээ ямар ч байсан уулзаа зураг авахулчлаа гарын үсгийг нь бол арай л авч чадсангүй. Тэгээд энэхүү бүх үйл явдал маань одоо энэ Ара гэдэг Архангай аймгийн яг энэ хажууханд байдаг одоо энэ фестивал дээр ингээд болд юм байна. Өмнө хүмүүс Ара гэж яриад байдаг гэсэн. Би яг нөгөө иржсэн ч гэсэн нэг удаа зүгээр хальт гадаа нэрчил буцаа явж байсан болохоор яг нарийн сайн мэдэхгүй байсан. Гэхдээ энэ удаа ингээд ирээд яг өөрийнхөө биеэр мэдрээ тэгээд нэг хончоод ингээд буцсан чи айгаа гоё тэгээд нэг буцмааргүй юм шиг санагдчихээн. За тэгээд ямар ч байсан энэхүү үйл явдал маань 7 сарын туршид ингээд үргэлжлэх юм байна. Би баг магадгүй 7 сар буцааж ирчих магадгүй юм шиг санагдаад явчлаа. Ямар ч байсан энэ удаагийн бичлэгийн дүрээ дууслаа. Тэгээ бичлэг таалагдсан манайхаа лайк дараарай. Тэгээ 100 болж байгаа хэдүүлээ бас хөдөө гадаагаар явж бичлэгийг сонирхолтой байна. Гэхдээ Ара бол амар сонирхолтой байлаа. За тэгээд дараагийн бичлэгт уулзтлаа түр бай. Баяртай. Би сой. Хасахо. За сочи. Ёо зөөж байгаа. За камермен баяртай.